Дубль 13-1 мотор. Тийм ээ. Юу өөр л дөө. Юу нэг тим юм болоод яах вэ? Би 15 тагаас хойш энийг хийсэн. Энэ зайцыг ийшээ хийх хэрэгтэй байна. Уурыг ихтэй болгохын тулд гэх юм уу? Би ажлаа амархан хийдэг байсан. Заримдаа хүн тухтай хүрээнээсээ гарах хэрэгтэй. Тэгээд л би одоо болтол тухгүй байгаад байгаа юм. Энэ ч сайн хэрэг. Хүн тухтай хүрээнээсээ гарч өөр хүрээнд орох хэрэгтэй. Ямар хүрээ вүлээ? Нөгөө маш их сэтгэл хөдлөл. Маш их баяр хөөр. Тийм ч их биш л дээ. Их бишээ. Энэ дээр шударгал байсан дээр байх. Тийм үстэй залуусаа. 15 жил найзлсан сайн найзаа хинч халахыг хүсэхгүй шүү дээ. Гэвч нөхцөл байдал их юм байгаа. Зураг авч байхад утсан дуугарна. Зураг авч байхад л утсаа аваад ярина. Юу вэ? Би бэн гэдэл. Бэн зураг авч байна шүү дээ. Холимог самарны бүх шоколадыг түүгээд идчихин. Манай багийнхан хүртэл хэлсэн. Чи багийнхнаа бодоод бас жаахан тэнцвэртэй идэж болох уу гэж би багийнхаа нөхдийн өмнөөс хэлсэн. Тэгээ шийдвэр миний гарт байсан уу гэвэл би тийм гэж хэлнэ. Тийм, би шийдэх хэрэгтэй болсон. Түүнийг төслөөс гаргахаас өөр арга байгаагүй. Би түүнд найзаа бид чамайг явуулах боллоо гэсэн тэр ч сайн ойлгосон. Гэхдээ дараа нь биднийг тоглоагүй ойлгосон. Тийм ээ, бид одоо ч найзууд. Би хэдэн удаа хоцорсон л доо. Нэг удаа ч байж магад. Заримдаа бүтэн 7 хоног алга болдог гэд боддоо. Нэгдхийн өглөө ирэхгүй болохоор нь 10 цагийн үед залгасан. Үүдмэн бид эхлэх гээд байна штэ гэсэн хариулахгүй. Тэгэл бүхэл өдөр чинь таг болдог. Мягмар гарагт бас утсаа авахгүй. Тэгэл бүтэн 7 хоног өнгөрнө. Тэгснэ над руу хагасанд залгасан. Яаж өгшөн гэсэн чинь Netflix үзээдэ гэсэн. Маш олон сайхан нэвтрүүлэг байдаг. Мэдхүү. Би өөрийнхөө жижигхэн ертөнцийг тэлэх гэж баримт кино үздэг. Тэр кинонуудаас би олон зүйл сурдаг. Ядуурл, компаниудын авилгал, Эверестэд авирах бүтлгүй оролдлогууд, графит урлаг, сүшиний урлаг, барилгын салбар дах авилгал, магадгүй энэ салбарт ордог ч юм уу? Та нар ч ихсэн оролдоод үзээч. Юу гэж бодож байна? Залуусаа. Ажилтай болохоор энэ бүхнийг сурах цаг надад олддоггүй байсан. Гэхдээ тэд над чих болохгүй л дээ. Бэний оронд ажиллах хүнийг олох хэрэгтэй болсон. Шин сайжруулсан Бэн үзэгчдэд таалагдах болно. Тийм ээ, түүнийг бас Бэн гэдэг. Гайхалтай биш гэж юу? За, битгий хэлээрээ бид түүнийг Бэн 2 гэж нэрлэж байгаа. Үндэ нэг санаа зовх хэрэггүй байсан байна. Хуучин Бэн хитрхийн өндөр болохоор энэ дандаа толгоогоо цогтөг. Чи надаас жаахан л өндөр юм байна. Хитрхийн өндөр биш. Ойлгож байна уу? Харьцуулахад илүү амар байгаа юм сте. Одоо тэгээд бүх юм сайхан болж байна өө. Зураг авалтанд арай ороогүй байгаа. Гэхдээ би түүнтэй ажиллахад асуудал байхгүй баха гэж бодож байна. Тэр тун найрсаг залуу шүү. За бэлнэ үү? Мэдгүй. Зүгээр чи чадна өгшөө. За. Тиймээс альфа бол амьдралын чухал асуултуудын талаар ярилцах боломжийг олгодог. Цоврал хичээлүүд юм. Бид бурхан итгэл гэх зүйлсийн талаар ярилцдаг. Миний үг юу вэ? Болно. Зүгээрээ амьдрал ба бурхан. Есүс. Альфа бол чухал асуудлуудын тухайд суралж ял билүү? Болж байна уу? Чи буруу мөрөө уншчихлаа. Энд чинь миний хэлэх ёстой үг л дээ. За. Амьдрал ба бурханд итгэх итгэл. Явж байгаа юм ээ. Нарийн бов хийх, байгаль орчин амьтад гэдэл амьтдын тухай маш сайн нэвтрүүлгүүд олон байдаг шүү дээ. Гөлгний тухай нэг сайн кино вэ. Сарын $8.99 гэх мэдчлэн уучлаарай. Бано? Үгүй би ууланд тийм ээ би завгүй байсан юм. Гэхдээ үгүйгүй. Тийм ээ зав байна. За гайхалтай. Би болж үнэ гэх гисэн. Янзтай. Би ч бас чамайг сансан. Өөр хүнтэй ярьж байсан юм уу? За. Тийм ээ, удахгүй уулзъя. Баяртай. Тэгэхээр уучлаарай залуусаа дуусгах болох нь. Эргээд ажилд орё. Би хувьдаа видеонуудыг нь үзэх дуртай. Видеонууд үзэж шинэ хүмүүстэй танилцах нь надад таалагддаг. 7 хоног бүрэг хүмүүстэй уулзаж шинээр танилцах нь таалагддаг. Мэдээллийн чанартай, бас хоол сайтай. Хоол нь үнэхээр сайхан. Видео үзэх юм бас нөхөрлөх цаг олддог.
Хүмүүстэй танилцж, сургууль ажлаас гадна тэдний ховын амьдрал болон итгэлийн талаар таньж мэдэх нь надад гайхалтай санагдсан. Зарим асуултуудад би хариулж чадахгүй байсан болохоор хүмүүстэй хамт асуултуудын хариуг олох нь гайхалтай байсан. Ихэнх асуултууд нь хэтэрхий ховын гүнзгий шинжтэй биш. Тиймээс би аажмаар амьдралаа тал бүрээс нь тунгаан бодоход тустай байсан. Хүмүүсийг сонсож, итгэл болон бусад зүйлсийн талаар тэдний бодлыг мэдэх нь Баг хамт олонныхаа дотор итгэлээр өсөд ирэхээр багийнхаа хүмүүсийг сайн таньж ойлгон дотн болдог шүү. Биднээс асуудаг асуултуудад би дуртай хариултуудыг маань анхааран сонсдог. Өнөөдөр зураг авалтын сүүлийн өдөр. Энэ бол альфагийн сүүлийн хичээл. Энэ төслийг хэрэгжүүлэхэд бид маш их дуртай. Та бүхэнд ч бас бидэнтэй хамт хийсэн энэхүү аялал таалагдсан байхаа гэж найдаж байна. Альфа дээр нөхөрлөл бий болдог нь надад хамгийн их таалагддаг. Анх альфад ирэхэд таних хүнгүй, тэгээд эхний 7 хоногуд яаж ярилцгаа сайн мэдэхгүй байж байтал нэг л мэдхэд сүүлийн хичээл болж бүгдээрээ сайн найзууд болчихсон байдаг. Өнөөдөр бид сүм чуулганы тухай ярих учраас нөхөрлөл бидний ярианы гол хэсэг байх болно. Сүм чуулган гэхээр нөхөрлөл санаанд чинь нэг л буухгүй байж мэднэ. Харин пасторууд, эсвэл санавартнууд, найрал, зурагтай шилэн цонхнууд, эртний барилгууд тэгээд нэм гаргийн өглөө эрт босох тухай санаанд орно. Эдгээр нь сүм чуулганы нэгэн хэсэгдүүд юм. Библиэд сүм чуулганыг олон янзаар тайлбарлаж, дүрсэлж, тодорхойлсон байдаг. Энэ хичээлээр бид цөөн гол ишлэлийг авч үзнэ. Сүм чуулганы талаарх Библийн ойлголтыг бүрэн дүүрэн өгөх цогц хичээл биш, харин товч танилцуулга гэдгийг та бүхэн мэднэ. Бид заавал танилцуулга хичээлийг танилцуулга гэж хэлэх хэрэгтэй юу? дүүбэл 8 мотор. Иохан 15 дугаар бүлэгт Есүс ер нь ингүүл чамд ямар санагдж байна? Дүүбэл 22 мотор. Иохан 15 дугаар бүлэгт хэрвээ хоёулаа ингүүл ямар байна? За болиг тасал надад зураг аваад яваасаа. Би зүгээр л зөв хийл гэж бодсон. Бүгдээрээ л тэгдэг үстэй. Тийм ээ, энэ хичээл бол сүм чуулганы тухай товч танилцуулга. Иохан 15 дугаар бүлэгт Есүс бидэнд би та нарыг найзаа гэж дуудана гэж хэлсэн надад үнэхээр сайхан санагддаг. Есүс биднийг анд найзаа гэж дууддаг. Энэ бол чуулганыг тодорхойлох эхний үг юм. Чуулган бол бурхантай болон бие биетэйгээ нөхөрлөх газар юм. Хүн Facebook дээр 400 гаруй найзтай байсан ч ердөө ганц хоёр л сайн найз байдаг гэсэн судалгаа байдаг. Энэ судалгаанд хамрагдсан хүмүүсийн 25% нь бүр ганц ч сайн найзгүй гэсэн дүн гарсан байна. Бидний яриад байгаа энэ харилцааг шинэ гэрээнд грек үгээр конония гэдэг үгээр илэрхийлсэн байдаг. Энэ үг нь жинхэнэ нөхөрлөлийг гүн гүнзгий харилцааг дүрсэлдэг байна. Энэ бол чиний өөрийнхөө байж хайрлуулж хүлээн зөвшөөрөгдөж байгаагаа мэдрэх харилцааг хэлж байгаа юм. Еврей номонд зарим хүмүүсийн адил хамтдаа уулзахаа бүү хоригвай нэг нэгнээ урамшуул гэж хэлсэн. Энэ нөхөрлөл дотор бурхантай харилцах харилцаа манд цэнэглэгдэж байдаг. Яг л 100-нд шатаж буй нүүрстэй адил 100-наас нэг нүүрс гаргачихвал тэр даруй унтарч хөрдөг. Буцаага 100-нд хэвэл удалгүй дахиад л дүрлзэн асч эхэлдэг. Яг үүнтэй адил нөхөрлөлгүйгээр бид хүсэл тэмүүллээ алдах болно. Харин Христэд итгэгчдтэй нөхөрлөж найзлах нь Бурхны гэсэн хайрыг маань өдөөдөг. Сүм чуулганыг дүрслэх хоёр дахь үг бол гэр бүл. Бурхан минь би танд хайртай. Гэхдээ чуулганд хайргүй гэх боломжгүй. Учир нь чуулган бол Бурхны гэр бүл. Чуулган бол ямар нэг барилга байгууламж биш, харин гэр бүл юм. Итгэдэг хүн бүр Бурхны хүүхэд мөн гэж Иохан хэлсэн. Энэ нь бид Христэд итгэгч болсон даруйд Тэнгэрт аавтай, газарт гэр бүлтэй болдог. Тийм ээ, дэлхийд даяарх сүм чуулган бүгд нийлэн нэг гэр бүл болдог. 2000 жилийн өмнө энд Израиль гэсэн чуулган дэлхийд даяар дэлгэрэн дотроо өөр хэлбэртэй нэг том чуулган болсон. Үндэстэн угсаатан бүрийг Христийн дотор нэгтгэн нэгэн гэр бүл болгох нь Бурхны хүсэл мөн. Бид бие махбодоор төрөхдөө биш, харин сүнсээр дахин төрж энэ гэр бүлийн гишүүн болдог. Ус болон сүнсээр дахин төрөх тухай Есүс ярьсан байдаг. Есүс баптизм хийлгэсэн. Дагалдагч нараач баптизм хийлгэхийг тушаасан. Баптизм бол чуулганы гишүүн болсны бодит илрэл юм. Энэ бол сакрамент. Ус нь гэм нүглээ угааж цэвэрлэснийг болон амьд усны урсгал болон ариун сүнсийг бэлэгддэг байна. Мөн хуучин амьдралдаа үхэж Христтэй хамт шинэ амьдралд төрж буйг бэлэгддэг. За намайг Лу Антонио Тагле гэдэг.
Хүмүүс намайг чи тоо гэж дуудах дуртай. Үндэстэн бүрийн соёлд гэр бүл нь гол төвн байдаг. Гэр бүл гэдэг бол бидний харьяалагддаг ганцаараа биш гэдгээ мэдэрдэг тэр газар юм. Чи тэд бас чинийх учраас зүрх сэтгэлээ нээж бие биенийг хүлээн авдаг. Мэдээж гэр бүл гэдэг нь ихэнхдээ цусны төрлийн холбоог хэлнэ. Харин сүм чуулган бол цусны төрлийн холбоогүй ч онцгой замаар нэгдсэн гэр бүл юм. Миний хувьд гэр бүл гэдэг нь зөвхөн харьяалагддаг ганцаараа биш гэдгээ мэдрэхээс гадна байгаагаараа байж болдог газрыг хэлдэг юм. Гэр бүлийн биш хүмүүсийнхээ хажууд бид өөрсдийгөө хэн бэ гэдгийг илэрхийлэх хэрэгтэй болдог. Харин гэр бүл дотроо бол ядарсан, ганцаардсан, гуньгалсан гэд яг байгаагаараа л байна. Ямар ч нөхцөлгүйгээр хүлээн зөвшөөрөгдөн гэдэгтээ баттай байдаг. Бас нэг онцлог нь амархан уучлдаг. Чуулган нь Есүс Христийн доторх амар тайван хамаарал болон эвлэрэл дээр тогтдог юм. Христийн биеийг төлөөлдөг байр суурь бид өөрсдөө бий болгоогүй. Харин Бурхан бидэнд өгсөн юм аа. Чуулган гэдэг ямар гайхалтай гэр бүл вэ? Би Есүст хайртай. Есүст хайртай болвол түүнийг хайрладаг хүмүүсийг бас хайрлана. Чуулганыг хэрхэн улам илүү халуун дулаан гэр бүл буюу Есүсийн хүсдэг гэр бүл болгохыг бид Есүсээс сурч болно. Би сүм чуулганд очиж үзээгүй л дээ. Нэг ч удаа очиж үзээгүй. Сүм чуулганд бараг л очиж үзээгүй дээ. Бүр жоохон байхдаа эмээ өвөөтэйгөө их очдог байсан. Баахан хүмүүс цуглараад орилоод алгаад ашаад байдаг байсан. Тэнд урт. Би нэг юмд удаан анхаарч чаддаггүй болохоор тэнд удаан сууж эсвэл зогсож чадахгүй хүмүүсийн яриагийн сонсоод л гардаг. Ер нь ямар ч итгэл үнэмшилтэй хүн чуулганд ирэхэд нээлттэй бөгөөд сайхан цаг өнгөрөөж болдог. Тэнд олон сайхан найз нартай байдаг байсан. Тэнд сайхан цагууд ч байсан, тааруухан ч дурсамжууд байсан. Хүмүүс хамтдаа нэгддэг учраас л би сүм чуулганд маш их дуртай. Хоёр дахь гэр бүл минь болсон. Найз маань усан баптизм дээр биднийг урахад би нэг удаа зорж атсан юм байна. Чуулган бол яг эмнэлэгтэй адил. Тэнд очиод эдгэрдэг. Тэнд чи бас шинээр хэлж болно. Би чуулганд яваад энэ бүхнийг өөрөө мэдэрсэн. Хамтдаа нэгэн цул болно гэдэг санаа нь хамгийн янзтай дог хэсэг юм шиг. Чуулганыг илэрхийлдэг 3 дахь үг бол гэр. Энэ үг 2 дахь санааг агуулдаг. Чуулган бол бидний гэр, бас Бурхны орших газар. Хуучин гэрээнд чулуугаар барьсан сүмийг Бурхны гэр гэдэг байсан. Хүмүүс Бурхантай уулзахаар тэнд очдог байсан. Харин шинэ гэрээнд Паул чуулган бол барилга биш, харин хүмүүсийн нэгдэл гэж тодорхойлсон. Эфес номонд Паул та нар ч гэсэн сүнс дотор Бурхны орших газар болохоор Христ дотор хамтдаа байгуулагдаж байна гэсэн. Мөн Есүс 2 ба түүнээс дээш хүн миний нэрээр цугларвал бид тэдэнтэй хамт байх болно гэсэн. Христэд итгэгч хүн бүрийн зүрхэнд ариун сүнс оршдог. Тиймээс бид хамтдаа цуглах үед Бурхан бидэнтэй хамт байдаг. Тиймээс чуулган бол Бурханы орших газар юм. Мөн хүмүүс гэртээ байгаа юм шиг тухтай байх газар. Энд хүмүүс хайрлагдаж, хүлээн зөвшөөрөгдөж байх ёстой. Тийм ээ, Young and Free-ийн өсвөр залуучуудын үйлчлэлээс төрөн гарсан үйлчлэл юм. Бид бол Австралид төвтэй Хилсон чуулганы өсвөрийн үйлчлэлийн пасторууд. Young and Free бол бидний хэлэх дуртайгаар ер нь Магдалины баг шиг харагддаг байх. Бид дуу зохиодог, Магтан дуг залуучууд авч явдаг. Энэ нь Young and Free үйлчлэлийн чухал хэсэг юм. Энэ үйлчлэлийн нэг сонирхолтой тал нь өсвөр насны хүүхдүүдтэй ярилцаж, тэд заримдаа ямар хэцүү зүйлийг даван туулж байгааг ганцаардал, мухардмал байдал руу түлхэгдэж, тэгээд тэрийг хинч анхаардаггүйг олж мэддэг. Young and Free үйлчлэлийн нэг салшгүй үнц нь бол чи хизээч ганцаардахгүй.
Бурхан бидэнтэй хамт мөн бид хамтдаа бүтээсэн гэр бүл дотроо чи хизээж ганцаараа бишээ гэсэн үг. Хилсон чуулган бүрийн үүдэнд гэртээ тавтаа марил гэсэн бичиг байдаг нь надад их сайхан санагддаг. Чуулганд анх ирж байгаа хүнд энэ миний байх ёстой газар юм байна гэсэн сэтгэгдлийг төрүүлдэг юм. Энэ дэлхий зөрчил, тэмцлэр дүүрэн. Хүмүүс гэр бүл, гэр орон шиг газрыг ирж хайж байдаг. Энэ гэр бүлд багтах урилгыг нэгэн охинд өгсөн ихэр охтын тухай би үргэлж боддөг юм. Тэр охин ойрхот орнуудын орноос хэцүү бэрх замыг туулан Австрал гэр бүлээрээ цагаачлан ирсэн. Өөр итгэл үнэмшилтэй байсан хэдий ч ихэр охид тэрнийг урьсан юм. Тэр охин шинэ хэл сурах, шинэ газар дасах гэж зүдэрхийн дээр арьс өнгөөр ялгуурлах үзлийг ч сөрж байсан. Яг тэр үедээ манай өсвөрийн үйлчлэлд ирж Есүст итгэн найз нөхдөдтэй болсон. Түүнийг хайрлаж хүндэлдэг хамт олонтой болсон. Энэ бол чуулганаас гэр орноо олсон гайхалтай түүхүүдийн нэг юм. Чуулганы тухай ойлголтыг нийгэмд мушгин говьулсан байдаг. Бурхантай ойр байхыг хүсвэл өөрийгөө өөрчлөх хэрэгтэй гэдэл. Харин энэний эсрэгэр үгүй байгаагаараа л хүрээдэр тэр чамайг өөрчлөнө гэдэг бол чуулганы үнц юм. Чиний хэн болох, хаанаас ирсэн, юу туулсан чинь огтхон ч хамаагүй. Гэртээ тавтаа морил гэсэн газар руу алхан орхон чуулганы хүч чадал гэж би боддог. Сүм чуулганыг тодорхойлох дөрөв дэх үг бол Христийн бие. 1-р Коринтын 12-т эдвгүй та нар Христийн бие бөгөөд хүн тус бүр энэ биеийн эрхтнүүд нэм гэжээ. Энэ биеийн тэргүүн нь Есүс, харин бид бие. Их дэлхий биднэр чуулганаар дамжуулан Есүсийг хардаг. Христийн биед асар олон хүн багтдаг. 2.4 тэрбум хүн өнөөдөр дэлхий дээр өөрийгөө Христэд итгэгч гэж хүлээн зөвшөөрдөг. Энэ том чуулган өдөр бүр өргөжин тэлсээр байгаа. Өдөр бүр хэдэн зуун мянган хүн шинээр Христэд итгэгч болдог. Баруун Европ дахь Христ итгэгчдийн тоо буурсан ч Африкт гэхэд л 1900 онд 10 сая байсан итгэгчид 2000 он гэхэд 360 сая болсон байсан. Хятадд 1940 оны үед 4 сая орчим итгэгч байсан. Харин өнөөдөр 100 сая гаруй итгэгчид байдаг гэсэн тооцоо байдаг байна. Өдөр ирэх тусам залуучууд энэ итгэлийг сонгож байна. Джейсон бит 2 Пап Франсисаар удирдуулан дэлхийн залуучуудын өдрөөр Польшд байсан юм. Тэнд ойролцоогоор 3 сая орчим залуучууд Есүсийг магтах хүндлэгээр цугласан байсан. Тийм ээ, тун гайхалтай үйл явдал байсан. Гэхдээ надад яг ийм эрх чөлөөгөө сая итгэгчид байдгийг сануулсан явдал болсон юм. Христэд итгэгчдийг хавчин гадуурхах явдал өнөөдөр ч дэлхийн эргэн тойронд байсаар байна. Өмнөх зуунуудтай харьцуулбал сүүлийн 100 жилийн дотор илүү олон хүмүүс Есүст итгэх итгэлээсээ болж амиа алдсан. Гэхдээ хамгийн хавчлагтай газарч гэсэн чуулган өсч томорсоор байдаг. 20 жилийн дотор альфа хэрхэн өсөн тэлж байгааг хараад би маш их баярлдаг. Олон төрлийн сүм чуулганууд альфаг ашигладаг нь гайхалтай. Анх Лондонгийн Англикан сүмд эхэлж өнөөдөр 100 гаруй оронд олон хэлээр олон өөр урсгал чиглэлийн сүм чуулгануудад ашиглаж байна. Тэгэхээр бид бүгдээрээ нийлэн Христийн нэгэн бие болдог учраас салж тусгаарлах ёсгүй. Нэгдэл гэдэг нэгэн ижил байхын нэр биш. Харин бие биенээсээ өөр гэсэн ч нэгдэх нь хүчрхэг зүйл юм. Бидэнд ярилцах олон чухал асуудлууд бий. Гэхдээ бие биенээсээ суралцах зүйлс бүрч их. Биднийг нэгдүүлдэг хүчин зүйлс нь биднийг хагаралдуулдаг тэр зүйлсээс хавьгүй их хүчтэй. Харамсалтай нь сүүлийн олон жилийн турш сүм чуулган хагаран бутарсаар ирсэн. Гэхдээ миний ажигласан нэг гайхалтай зүйл бол ариун сүнс цоо шин зүйл хийж байна. Тэр өөр урсгал чиглэлийн сүм чуулгануудын Христэд итгэгчдийг нэгтгэж байна. Бие биенээсээ ялгаатай ч бие биедээ хэрэгтэй учраас нэгдэх хэрэгтэй гэдгээ хүмүүс улам их ухаарч байна. Манай удирдагчдын чуулганд харсан нэгдэл бол энэ нэгдлийн нэгэн наад захын жишээ юм. Дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс Есүсийн нэрээр цугларсан байна. Малайзийн Букит Бинтаны ариун гурвал, намайг Кристиан гэдэг, би Колумбиас ирсэн, Бразилд амьдардаг. Тэний Тэгэгийн далайн Англикан сүмийн аркбишоп. Нигерийн Лагосын католик сүмийн аркдиосисын аркбишоп. Би Куала Лампур хотын Букит Бинтаны ариун гурвал чуулганд явдаг.
Би Өмнөд Америкийн Колумбас ирсэн. Өмнөд Африкаас Honolulu-гийн анхны Presbyterian сүмийн пастор. Би бол Reverend. Хайртай ахын дүүс минь ээ. Христийн чуулган болох биеийн хуваагдал нь шарах юм. Энэ шарахыг эдгэхгүй орхиж бид төвдөхгүй. Миний хэлэх зүйл маргаантай, тэр бүхэл тэрс үзэл мэт сонсогдож магадгүй. Гэвч өөр хоорондын тэр ялгаанаас үл хамаарч бид бол нэг гэдгийг сайн мэддэг нэгэн байна. Тэр бол биднийг хавчин зовоогч нэгэн мөн. Тэр өнөөдөр Христэд итгэгчийг хавчин зовоож байна. Христэд итгэгчид бол Есүсийн дагалдагчид гэдгийг тэд бол нэгэн ахан дүүс гэдгийг тэр сайн мэддэг. Тэд Евангелих байна уу, үнэн алдартан, Лутеран, Католик, Апостолик байна уу, түнд хамаагүй. Тэр үнийг ялгаж үздэггүй юм. Чухамдаа тэд бүгдээрээ цусаараа нэгдсэн Христэд итгэгчид билээ. Есүс чуулганыг нэгдмэл байхыг хүссэн. Бид нэгдмэл байж чадвал дэлхий итгэх болно. Хагарсан бутарсан дэлхий нэгдмэл чуулганыг хүсдэг. Сүм чуулган Есүсийг хүснээр явж чадвал энэ дэлхийн найдвар эдгэрлийн дуусашгүй ундраг болдог. Нэгдмэл чуулганд хүн бүр өөр өөрийн үүрэгтэй. Хүн бүр залбирч, хүн бүр өгч, хүн бүр үйлчилдэг. Сүм чуулган бол хүний 8 боолчлын эсрэг тэмцэж, шоронгийн хүмүүст үйлчилдэг дэлхийн хамгийн том сайн дурын байгууллага юм. Мөн тэд цэвэр ус, хоол хүнс болон боловсролыг түгээж, донтолд, уй гашууг туулж байгаа хүмүүст тусалдаг. Зовж зүдэрч байгаа хүмүүст хамтдаа тусал гэж, ганцаардсан хүмүүст найдвар болон хайрыг өг гэж Бурхан биднийг дууддаг. Сүм чуулган бол энэ дэлхийд хүрэх Христийн бие, гар болон хөл. Чи түүний нэг хэсэг. Бурхны ажилд гар бие оролцохын тулд чи алс хол аялах шаардлагагүй. Эсвэл хөгшин болтлоо хүлээх хэрэггүй. Эсвэл илүү өндөр боломжролтой, илүү нөлөөтэй хүн байх албагүй. Чи яг одоо байгаа газараа эхэлж болно. Сургууль, ажил, гэр бүл болон найз нөхөдгээд яг энэ газарт өөрчлөлт хийгэж Бурхан чамайг дуудсан. Чуулганыг тодорхойлох сүүлийн үг бол хайр. Библийн зарим номонд чуулганыг Христийн сүйт бүсгүй гэсэн байдаг. Эфес 5 дугаар бүлэгт нөхрүүдээ Христ өөрийн амиа өгч чуулганыг хайрлсны адил эхнэрүүдээ хайрл гэсэн байдаг. Яг л сүйт бүсгүйгээ хайрладаг залуугийн адил Есүс биднийг чуулганыг хайрлан амиа өгсөн. Бурхан чамайг бүхий л зүрхээр тасралтгүйгээр, болцолгүйгээр хайрладаг. Тийм ээ, чуулган бол төгс хүмүүсийн мүзээ биш ээ. Харин өвчтөе хүмүүст зориулсан эмнэлэгтэй илүү адил. Энд чи эдгэрэл болон болзолгүй хайрыг мэдэрч болно. Тийм ээ, чуулган хайраараа алдартай байх ёстой. Үндэс угсаа, хэв маяг болон үзэл бодол хамаарахгүйгээр үүд хаалга нь нээлттэй байх ёстой. Сүм чуулганы тухай бодохдоо бид нөхөрлөл, гэр бүл болон гэр орны тухай, мөн Есүсийн бие болон хайрын тухай бодож байна гэдгээ бидхий мартаарай. Бурхан чуулганд хайртай. Бурхан чамд хайртай. Миний бодлоор би бол тэр харагдахгүй байгаа хөл нь уснаас зохиож байгаа хүн шиг. Би Бурхантай яг ийм харилцаатай. Гэхдээ заримдаа би юу хийгээд байгаагаа сайн ойлгодгүй. Би сэлхийг үнэхээр хүсэж байгаа боловч хөл маань дээшээ болоод яг ингээд усан дотроо гацчихсан юм шиг. За би бол тэр ажлын ширээн дээр маш завгүй сууж байгаа залуу яг мөн. Тэр тэнд усан сан руу хараад орхиг хүсэж байгаач. Гэхдээ одоохондоо өөрийнхөө ажилд анхаарад завгүй байна. Би өөрийгөө энэ гэж бодож байна. Би усан дотор байгаа нь Бурхантай хамт байна гэсэн үг. Гэхдээ заримдаа агаар амьсгалж байгаа юм шиг дээш гарч би Бурхантай байхыг үнэхээр хүсэж байна уу гэдэл. Би энэ аврагчийн сандал дээр сууж байгаа залуу шиг байсан. Тэр усан санг дээрээс нь харж ажигладаг боловч заримдаа анхаарал нь сарндаг. Миний итгэл урд нь яг ийм байсан. Харин одоо тэр усан дотор байгаа охин Бурхантай илүү айр болсон. Би өөрийгөө усан дотор байна гэж бодохгүй байна. Магадгүй тал бие минь байж болох юм. Надад сурах зүйл их байна. Би бол зам, үнэн ба ам гэж Есүс хэлсэн. Мөн би
тэдэнд бүрэн дүүрэн амьдрал өгөхийн тулд ирсэн гэж хэлсэн. Бурхан хүн бүрд бүрэн дүүрэн амьдрал өгөхийг хүсдэг. Бурхан чамд маш их хайртай. Есүс чиний төлөө амиа өгсөн гэдэг бол энэ дэлхийн хамгийн хүчрхэг сайн мэдээ юм. Альфагаас юу ч авч үлдээгүй байсан ч үүнийг авч үлдээрээ. Бурхан чамд хайртай. Итгэхэд бэрхж хичээл маань ингээд дуусах цаг ирлээ. Урд нь та нартай хамт энэ хичээлээр аялах нь нэр төрийн хэрэг гэж хэлж байсан. Үнэхээр энэ аялыг хамтдаа туулсандаа талархаж байна. Альфагийн нэгэн хэсэг байх нь бидэнд зугаатай байсан. Та бүхэнд ч тийм байж чадсан байхаа гэж найдаж байна. Бас та бүхнийг сайхан ярилцаж, найз нөхөдтэй болж Бурханы агуу хайрыг мэдэрсэн гэж найдаж байна. Альфа бол дөнгөж эхлэл. Чиний аялал эндээс эхэлж байна. Есүсийг дагах нь насан туршийн адал явдал юм. Шатрын клуб, теннисний холбоо, зөвлөгчдийн бүлэг, ларпингийн клуб, тоосонцрын цуглуулга. Байзараа. Чи бэм гарагт надтай хамт ирж болно 10-аас 12 цагт. Би зүгээр л үсрлээ. За галын хоор арын судал дээр нэг аюулгүй ажиллагааг хангаж тэн тавьсан юм. Хэрэг бол би чамд аваад өгнө. Чи чадахгүй. Би ажиллаж өгнө. Тэгэхээр санаа зовох хэрэггүй заяа. Энэ үгний дэлгэц над жаахан хэцүү байна. Над жаахан багтаад байна. Харамутхан сексний шинжээ. Зүгээрээ над яг таарч байна. Энэ дэлхийг илүү сайхан болгоё. Энэ Мартин Лютер Кингийн үг баха гэж бодож байна. Бодтой. Il tot. Багийн ажиллагаа, баталгаатай, бас хариуцлагатай байдал, бас хүндлэл. Хувцагч нь аваа явуучих кальциум хийх хэрэгтэй л да. Дараагийн зураг авалт байна л да. Хөөе, энэ сэлмийг илүү сайжруулах сайхан санаа надад байгаа шүү. Тийм үү? Би өдөж болох уу? Чамд санаа байна уу? Тийм ээ, хувцагч нь л авмаар байна. За, нааш. Яй, уучлаарай. Тэнд хүмүүс цуглаж юм ярина. Тэгээд нэг видео. Тэндүү Канадч юм аа. Чиний машин дээрх загсыг харсан Кал? Би энийг найз Ландрид зориулж хийсэн. Тэр бэлон дуртай. Баярлалаа Жеси, би шоколадын крем дуртай шүү. Тэр бэлон дуртай учраас. Баярлалаа Жеси, би шоколадын крем дуртай. Оо, шоколадын крем. Баярлалаа Жеси, чи хамгийн мундаг нь. Би энийг найз Ландрид зориулж хийсэн. Тэр бэлон дуртай. Гэрэл унтчихлаа. Явчлаа. За, ингээд үү? За. Болж дуслаа. За. Надад жаах өгөөч. Над жаах үлдээл дээ. Баталгаа нь Путинд байна. Ямар Путин? Бид Боно бол хөгжим тухай ярьж байна. Мэдхгүй байна өгшөө. Путин байхгүй. Зүгээр л мөрөө уншаа. Би зүгээр л би яваад Путин аваад ирээ дээ. Хуучин гэрээнд би бам чики бам. Сайн мэдээ минь гэж чинь. Чи яг энийг гэдэг юм бэ? Нэж болохгүй шүү дээ.
Бэн бело маань энэ байна. Шоколада бело тавган дээр байгаа бело. Мэдгүй би нэг санаж байна.